2024 онд засгийн газар уламжлалт мал аж ахуйд тулгамдж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулж улсын хурал баталсан. Хууль хэрэгжснээр мал аж ахуйн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ 10%-аас 30% болж нэмэгдэж, чинээлэг малчин өрхийн тоо нэмэгдэнэ. Хуулийн хүрээнд шинэ хоршоо хөдөлгөөн өрнөсөн Өвөрангай аймгийн 1000 орчим хоршоологчид 32 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Аравхэр сумын бурхантын буян гიშгийг бомбомаар үржүүлэх хоршоо 9 сард байгуулагдажээ. Энд хоршоо 5 өрхийн 10 гишүүнтэй тус хоршоо хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээлд хамрагдаж 140 сая төгрөгийн зээл авч малаа эрчимжүүлэх тал дээр анхаарчээ. Ерөнхийдөө малаа маллж байгаа улсууд хоршоо болж нэгдсэнд л энд л олзуурхаад байгаа. Одоо бид нар бүгдээрээ л адилхан шүү дээ. Хаан банкны одоо банкнуудын бид нар бүгдээрээ л малчин бид нар чинь бүгдээрээ л зээлтэй өвсдөжээл намар усахаар өвсдөжээл авах гал тэгэл нөгөө зээл аавна. Тэг өндөр хүүтэй мөнгө зээлдэг байсан. Тэрийг одоо малчтын төр засаг одоо нэг эргэж харж том юм нуруунараас авч хийсэнд одоо төр засагтаа бас баярлж байна. Хоршооны гишүүн Намхан Ям ганцууд ойрхон төхөөх болсон өнөө цагта малынхаа үйлдвэр ухсаа удмын санг баяжуулах нь юу юунаас илүү чухал гэдгийг онцолж байлаа. Дээрх ажилд шинэ хоршоо хөдөлгөөний хөнгөлөлттэй зээл томоохон дэм болж байгааг хэлсэн юм. Шинэ хоршоо чинээлэг малчин хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш Өвөрангай аймагт шинээр 403 хоршоо байгуулагдаад байна. Энэ хөдөлгөөн бол бэлчээрийн мал аж ахуй болоод малчид амжиргаагаа сайжруулах, хөдөлмөрөөрөө хоршиж, байгууллага цагуурын хүнд нөхцөл болоод ганцуудыг хөрөлгөө даван туулах арга зам хэмээн малчид саашааж байна. Малын хичээлийг тариа тэндээ эрсэлгүй өөсөө бүрдүүлсэн хашаа сарвчаа цасан янзлсан дотроо тооны малыг одоо аваад малдаа одоо үйлдвэр ухсаа сайжруулах арга хэмжээ хийгдсэн. Тоног төхөөрөмж, трактор одоо бусад тоног төхөөрөмжүүдийг аваад хэрэгжүүлж байгаа одоо олон шинэлэг ажлууд байгаа нь эхний ажлын тодорхой хэмжээний үр дүн гарч байна. Дээр нь сум орон нутаг газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тодорхой хатарсан газараа эргэлтэнд оруулж төлөвлөж газар олгосон байгаа. Тэгээд олон ажлууд эхлэл нь байна. Өвөрангай аймгийн говийн сумдад 2018-аас 2021 хүртэл ган гачиг болж малчид бусад аймгийн нутагт дотроор өвөлдсөн. Тиймээс малчид хоршооныхоо үйл ажиллагааг бэлчээр усан хамгаалах, малдаа эрчимжүүлэх, ногоон дижээл тарих хадлагын техник хэрэгсэл худалдан авах тал руу чиглүүлж, хатуу цагийг өнтөөд авах суурь баазаан бэлдэж байна.